Жон Рональд Рүүлтүүлг зөвхөлөг бичсэн Сэрар Стивен Кингийн зөвхий улхаараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зөчсгийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Наймд дугаар ангид байхад манай гэр бүл нэгэн хуучин байшинд нүүн орж үлээ. Манай байшингийн өмнөх эзэд их харамсмар төвхтэй. Хөршийн хүүхдүүдийн ярианаас би тэр золгүй явдлын тухай олж мэдсэн юм л да. Яасан бэ гэхээр тэр айлын 4 настай хүүхэд нас орчихсан юм байна. Нас орсон гэхээс илүү алуулчихсан гэдэг үг тохирох байх. Нэгэн өглөө тэр айлын ээж нь ажилдаа явах гээд машин авахрааж байтал 4 настай хүүхэд нь дугуйн дор орчихсон золгүй харамсалтай явдал болсон юм байна. Тэгээд тэр айлынхан золгүй явдлын дараа 13 та том өхнө аваад нүүн одоход манай авийнхан аргачгүй юм да гэж бодоцгоосон гэсэн. Энэ тухай би гэрийнхнийхээ хүндэж хэлээгүй. Харин хаяа шөн дөлөөр байшин дотор бяцхан өхөн уйлах сонсогддог байсан. Эхэндээ би хэн нэгэн хүүхэд төрчхөөд манай байшин дотор ороод ирчихсэн тусламж хэрэгтэй болохоор уйлаад байгаа юм болов уу гэж бодоод харанхуйд уйлж өг хүүхдийг болохоор байшин дотроо хайдаг байлаа. Бүр гадааж гарч хайна. Гэсэн ч хэлээ тэрхүү чимээ гаргаж амьд зүйлийг би олоогүй. Ийм явдал тохиолдсоор сүүлдээ би тэр чимээнд нь дасчихсан гэхэд болно. Тэр байшинд нүүн очсноос хойш 5 жилийн дараа би сургуулаа төгсөж коллежид орох цаг боллоо. Намайг явах гэж байсан болохоор ээж миний өрөөнд засвар хийж ажлын өрөө болохоор шийдсэн ба намайг хаяа гэртээ ирэхээр тэнд тоноход боломжтойгоор бас давхар бодсон байж. Тэгээд би коллеж руугаа явхаас өмнө өрөөнийхөө обоог хуулах ажилтай болов. Манайх нүүж ирснээс хойш обоог нь солиогүй байсан. Тэгтэл шүүгээний арын хэсгийн обоог хуулж аваад буцаагаад хаашааш наачихсан байдгүйга. Буцааж хэн нэгэн наасан тэр обоон хэсгийг хуулаад артал ард нь хар бихэр биччихсэн үгс зургааж байв. Дүүгийн үхэл осол байгаагүй. Тэд намайг ч гэсэн удахгүй алах байх гэж хэн нэгэн хүн тэнд бичсэн байсан. Би насаараа л сүнснүүдтэй зуралдаж байсан. Анх 10 настай байхдаа би сүнс харсан ба түүнээс хойш 10 жилийн турш харсаар л байсан. Тэр үед би гартаа тааралдсан хий үзэгдэл сүнс жөтгөртэй ном бүрийг уншдаг байлаа. Хотынхоо сүнс өнөрөгчдийн нийгэмлэгт орж найз нөхөдтэй болсон ба бүр тэдэнтэй хамт сүнстэй гэгддэг газруудаар явж мөрдлөг хийнэ гэж. Энэ ертөнцид өөрийн байх ёстой газараа олчихлоо гэд би өөрийгөө маш азтай тооцдог байлаа. Харамсалтай нь би 21 нас хүрээд debilitated гэдэг өвчтэй гэж онцлогдсон юм. Энэ өвчин заримдаа хийм харахад хүргэдэг. Тэгээд миний хардаг байсан сүнснүүд хий үзэгдэл ангуучлах авьяас зэрэг маань ердөө л миний өвчин сэтрэснэг болж таарсан юм да. Одоогоос 9 жилийн өмнө урт хугацааны турш өвчтэй хэвдсэн аав минь нас барсан юм. Өнгөрхийнх нь өмнөх 7 хоногийн турш эгч ах бидэхэд аав ээжийнхээ гэрт байцгааж аавыг аасарч хамтдаа цагийг өнгөрөөж ээждээ бас тусалсан юм. Аав маань их нийтж дуушуутай хүн болохоор түүнийг өвчтэй хэвдэж байхад ээж ахыг ч бид дөрв байсан хэрнэ байшин маань хүртэл гуниглаад байнуудаа гэлтэл чимээ энерги болсон. Сэтгэл санаанаасаа болоод бид төдийлэн сайн унтаж чаддгүй байсан ба нэг удаа орой болтол бүгд галтгооныхоо өрөөнд хөзөр тоглоод харин аав дээд давхрын өрөөндөө унтаж байлаа. Зүгээр л цаг нөхцөх гэж тоглож байсан хөзөр бүр сүултээ маш өрсөлдөөнтэй болж бид ч дууш орсон. Байшин маань эргээд бидний хүүхэд байх үеийн шиг амьтаа болчихсон гэж хэлж болмоор. Тэгэд би нэг удаа ялчаад түүндээ яагаад ч масар их баярлаад ээлгээ хөштөл инээгээд хэлсэн. Сүүлдээ бүр амьсгалж чадахгүй болж шалан дээр эвхэрч унаад инээгээл байсан. Миний инээд ах их ч ээж гуравт халтаж бид бөөндөө нулимсаа гартал инээлтжүүлээ. Тэгтэл яг тэр үед би хэдэн сарын турш сонсоогүй байсан аавынхаа инээх дууг маш тод сонссон. Тэр инээдийг ганцхан би л сонсоогүй болж тарлаа. Яагаад гэвэл бусад маань байрандаа хөшин чив чимээгүй болчихсон байв. Ээж тэгээд дээд давхар руу явж аавыг харж хад буцаж ирэхдээ аав чинь чимээгүй л унтаж байна гэж хэлсэн гэж. Аав тэр 7 хоногийн сүүлээр нь нас барсан юм. Одоо хүртэл бид тэгэхэд аав ямар нэгэн байдлаар сүүлчийн удаа гэр бүлийнхэнтэйгээ хамт байж хөгжилдөж хөхөрсөн гэдэгт итгэдэгтэй.
Ахлах сургуулийн охин байхдаа би нэг үдшилтэд очсон юм. Тэнд охидтой эвгүй явдлууд хуучаараа эрен хөгжилдөж байлаа. Тэгтэл бидний нэг нь хүүхэдтэй болохыг хүсдэггүй эмэгтэйчүүдэд дургүй хөгшин эмгэний сүнс байдаг тухай ярьсан юм. Тэр эмгэн сүнс хүүхэд үсдэггүй бүсгүүчүүдийн нүрийг уртгамсаараа маажчихдаг гэж үлээ. Яг уу иймэрхүү нэгнийг айлах гэсэн байдаг л явган яриануд байдаг штэ. Гэсэн ч би энэ яриаг сонсоод айхгүй ч гэсэн айгүй болчихсон. Тэгсэн ч охтын нэг нь намайг хачин зэрэлжчихсныг анзаараад намайг хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна гэж хэлгэж шаардсан. Удалгүй бүгд нийлээд над руу бараг дайраад ухаар нь би хүүхэдтэй болохгүй гэд хэлчихлээ. Өсвөр насны тэнэг бага зэрэг уучсан охтын л үйлдэл шүү дээ. Тэр өрөө охидтой хамт нэг өрөөнд ундахдаа би нөгөө яриаг ууртаас мартчихсан, айж эвгүүцсэн юмгүй тавтай нойрсон. Маргааш өрөө нь харин өрөөндөө ганцаар ундах болсон чинь тэр яриа санаанд орж үлээ. Өглөөнсрээд нүр авгаах гэж төлөнд харсан чинь миний нүрийг хэн нэгэн нь эсвэл ямар нэгэн зүйл маажчихсан улаан тов руу гарсан байсан. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Ахлах ангид байхдаа би төдийлэн сайн таньдаггүй нэг хүүхдийн зөхөөс үдшилтэд очсон юм. Тэр надад таагүй санагддаг байсан л та. Гэхдээ найзууд маань түүнтэй найзалдаг байсан болохоор ятгуулсаар очиж билээ. Харин тэнд бүх зүйл сайхан байсан ба бид байшингийн арын талбай түүдэг галаасааж бүр даартлаа ярилцаж суусан. Тэгэд би байшинд орж хідэн пив бас нөмрөх юм олж ирээд явлаа. Пивнуудаа авчаад нэг унтлагын өрөөний шүүгийг онгойлгож нөмрөх юм авах гэж байтал үдшилэг зохион байгуулсан нөгөө хүүхэд чинь гүйж ирээд миний харыг бариад авсан. Тэгээд намайг бусдын үдшилэг дэрчгээд бүдүүлэг зан гаргаж ховын орон зай талдлаа энтергээд бөө юм яриад уурлаад хэлсэн. Өмнө нь би хизээж тэгж самгардаж үзээгүй ба хурдхан шиг л өөрийнхөө юмнуудыг аваад тэндээс явж билээ. Харин хэд хоногийн дараа үдшилэг зохиосон нөгөө хүүхэд эцэг эхээ хөнөөчхөд шүүгэндээ нуусан нь баригдсан юм. Тэр хүү эцэг эхийнх нь цогцос байхад бидний гэртээ урьсан болж таарсан юм да. Энэ явдлын тухай бодоход таагүй санагддаг ч хэрвээ би тэр үед цогцснуудыг олчихсон бол яана гэхээр бүр айдас давтах шиг болдог. Найзууд маань намайг алга болсныг анзаарах байсан эсэд би одоо эргэлзээд байдаг юм. Сайн хөрш ямар байх ёстойг сайтар мэддэг хөдөөгийн буйртай оршин суугчид хэрв сүнс оргонсон газар оршин сууж байгаа бол эсвэл замд явж байгаа тийм газар хонох болвол унтахынхаа өмнө эргэн тойрондоо байгаа үл үзэгдэгч ад чөтгөр сүнсэнд жаахан бэлэг заавал өгөх ёстойг сайн мэддэг ажээ. Тийм ч учраас ухаантай эзэгтэй орондоо орохоос өмнө галынхаа дэргэд балга сүү эсвэл жижиг түмпэн агшаамал үгүй бол жаахан жигнэмэг тавьдаг байна. Энэ явдал тун саяхан болжээ. Нутагтаа нэр хүндтэй хос хоёр ковлмэн бүхээгтэй жижиг машинтай байсан бөгөөд бололцоо гарах үрд аян замдарч аянчин жуулчин хүний нэгэн адил дайралцсан газараа юм саналгүй хондог байв. Нэг удаа тэд баруун эргээс Дублин руу буцаж явахдаа Лейтрим гүнлэгийн хажуугаар өнгөрчээ. 8 дугаар сарын сайхан орой байсан бөгөөд тэд хөдөөний замаар яарамгүй явж байлаа. Тэгингээ бас хончхмоор газар харж явсан байна. Тэгээд өв сургамал ихтэй замын хажууд хаалганы дэргэд зогсжээ. Хаалганы цаана харагдах намгархаг талбай горих руу уруудан доошилсан байв гин. Аянчид тэр горихноос ус авна гэж боджээ. Тэр хоёрын машин маш тохиромжтой бөгөөд ард талд нь хоёр хар нохооныхоо үүрийг байрлуулсан байлаа. Коулманыхан шөнийн цагаар машинд ойртон ирсэн аливаа урилгагүй зочдын тухай ноход сануулж weg гэсэндэ гол төлөв нохооны үүрний хаалгыг онгорхоо орхидог байж. Ноход энэ үүрэгт ажилдаа маш дуртай бөгөөд үүрнийхээ босгон дээр толгоогоо тавьж урд хөлөө зөрүүлэн бөөрөө нийлүүлэн хэвтэж унддаг байв. Тэд нүд чиг хамраараа аливаа сэжигтэй зүйлийг агшин зур ажиглаж мэдрэнэ. Машина зохиох ёсоор тавиад ноён Коулман ховин авч талбай руу усанд явлаа. Энэ зур эхнэр нь гал тоогоо эргүүлж ор дээрээ засаж байв гин. Бараг оройн 10 цаг болж байсан боловч цагаан гэгээтэй хിവэр бөгөөд гадаа агаар тэнгэр нам гүм тайван сайхан байж гин. Ноён Коулманыг талбайгаас хараахан буцаж ирээгүй байхад эхнэр нь баруун Ирландын оршин суугчид гол төлөв хэрэгэлдэг альчуураар
толгоогоо болсон нэгэн хижээл эмэгтэй ойрхон зогсож байхыг харжээ. Нөгөө эмэгтэй хадагтай Колманд ойртож ирээд эргэж харан маш тайвуухан ээлдгээр "Орой минь хүргэе" гэж хэлжээ. "Орой минь хүргэе" гэж хадагтай Колманд хариулв. "Та нар энд хонох гэж байгаа юм уу?" гэж эмэгтэй асуугаад тийм гэсэн хариу сонссныхоо дараа "Тэгвэл нутгийн сүнснүүдэд ямар нэг юм тавих хэрэгтэй" гэж нэмж хэлжээ. Тэр ингэж хэлээд чимээгүйхэн холдсон байна. Хэрв үл таних эмэгтэй энэ бүхнийг инээж наргин хэлсэн бол эсвэл тэгхийг шаардсан бол энэ нутгийнхны ямар нэгэн тоглоомдох уу хөдөөнийхний наргин гэж хадагтай Колман үзэх байсан юм. Гэвч огт тийм юм болсонгүй. Үл таних эмэгтэй маш тайван цаанаа нэг итгэлтэй өнгө аястайгаар ярьсан учраас түүний үг маш хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Гэвч хадагтай Колманыг үүнээс илүү чухал ажил хүлээж байсан учраас тэр болгоомжилсан санаа бодлоо толгойноос авч хаяад оройн хоолоо хийв. Харин унтахаар хэвтгэхийн өмнө тэр гадаа халуун байсан учраас сэрүүн газар олж тосоо тавихаар шийджээ. Хадагтай Колман тэр өдөр худалдаж авсан том зүсэм тосоо гаргаж жижиг төмпөнд хийж 2-3 фунт хэртэй тосоо жижиг төмпөнд дүүргэв. Хадагтай тосыг хэрхэн хутгаар төмпөнгийн ирмэгтэй чацуулж нэлхийг сайн мэддэг. Ингээд дараа нь төмпөнгээ машиныхаа доогуурх ноход шин хундаг газар зам дээр тавьж. Хадагтай Колман төмпөнгээ тавгаар таглаж дээр нь том чулуу тавьж салхи бороо жижиг амтнаас хамгаалсан юм. Маргааш өглөө нь хадагтай өглөөний цайгаа бэлтгэхэд тосоо эргэлэхээр машинаасаа гарч очтол төмпөн даваг хоёр нь яг өчигдөр орой тавьсан хിവэрээ огт хөдлөөгүй байж байна гин. Тэр чулууг шууд авч шидээд төмпөнгээ итгэлтэйгээр галзууханд авч орсон хойноо тавгийг авчээ. Тагласан тавгийг авмагц тосны 3-2 нь алга болсон байхыг үзээд гайхаж гин. Ингэхдээ маш хачиргалтай байдлаар алга болж. Төмпөнгийн нэг тал нь хов хоосон гэхдээ хэн нэгэн тосыг хутгаар хуваасан байдалтай. Харин тосны нөгөө талыг нь маш том хилээр долоосон юм уу эсвэл жижигхэн гараар самарцсан аятай ямар нэгэн мохоо зөөлиймар дээрээс нь авсан байж. Хэн яаж тосыг авч чадав? Хүн юм уу эсвэл том амьтан нохтыг цочоолгүйгээр явж яаж төмпөнд хүрв? Хэрв насанд хүрсэн хүнч бай, хүүхэд ч бай, хүн л тосонд хүрсэн бол тэр бүгдийг авах байсан. Төмпөнгийн амнаас машин хүртлэг зай тун баг учраас тосыг төмпөнгээс гаргаж авах боломжгүй боломжтой байлаа ч гэсэн үүнд маш их цаг зарах хэрэгтэй. Бас харанхуйд энэ ажлыг нохтыг эсрэхгүйгээр хийх аргагүй байсан. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.